За сайн байцгаана уу? Тэм пэйжийн манай подкастыг сонсож байгаа нийт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За манай өмнөх хоёр постоор хоёр төрлийн подкаст орсон байгаа. Тэргээр хувь хүн өөрийнхөө дуртай зүйлийг олох, за бас өөрийн одоо уур чадвар жинхэнэ өвөгдөл чинь юу юм бэ? Тэрийг яаж таних юм бэ гэдэг дээр өөрсдийнхөө жишээ, туршлагуудыг ингээд ярьсан байгаа. За одоо энэ удаагийнх дээр бол одоо ер нь бол дандаа хувь хүний мэдрэмж дээр суурилж байгаа. Өмнөх мэдрэмжүүд бол та өөрийнхөө дуртай зүйлийг олсон, түүндээ тэмүүлсэн тийм мэдрэмжтэй байна уу? Та өөрийнхөө ур чадварыг одоо таньсан, өөрийн жинхэнэ өвдлөө таньсан, тэр ур чадвартаа ингэж бахархаж, талархсан тэр мэдрэмжийг авч ийн үү гэдэг талаар одоо ярилцсан байгаа. Тэгэхээр энэ удаагийн маань дугаар ямар мэдрэмж рүү илүү чиглэх вэ гэвэл хөгжиж, өөрчлөгдөж, шинжлэгдэж байгаа тэр мэдрэмжийн тухай ярих болно. За тэгэхээр энэ мэдрэмжээс өмнө эхлээд яагаад ер нь хүн ингэж дуртай зүйлээ олох хэрэгтэй юм бэ? Яагаад хүн өөрийнхөө жинхэнэ тэр өвөгдөл авьяас чадвараа олж таних хэрэгтэй юм бэ? Зүгээр ингээл амьдрал одоо ажиллаа хийгээл ингээл мөнгө олвол ингээл өвчиж болохгүй юу? Амьдрал зүгээр ингээд амьдрж иж болохгүй юу гэд тэр талаар бит хоёр тодорхой хэмжээний өөрсдийнхөө бас тулсан, ухаарч ойлгосон тайлбаруудаа өөрсдийнхөө өнцгөөс одоо тайлбарлая гэж бодож байна. За тэгэхээр манай Оюнбалар админы хувьд за энэ яагаад ер нь хувь хүн өөрийнхөө өвөгдөл дуртай зүйлийг олж таних хэрэгтэй байдаг талаар нэг бас тайлбар өгөөч. За баярлалаа, бүгдээрэнд өдрийн мэнд хүргье. За ерөнхийдөө миний ойлгоод байгаагаар бол нэг юм хэрвээ одоо ингээд дуртай зүйлээ олохгүй тэр одоо бүрэн дөрөв мэдрэмжүүдийг ч юм уу ингээд авч мэдрэхгүй хүн насаараа л нэг юм ингээд хайгаад л явах юм шиг байна. Миний ойлгож байгаагаар бол ингээд дүүрэхгүй чадахгүй тэгэл нэг юм энэ мөн чим шиг биш чим шиг за тэгээд магадгүй нэг зарим хугацаа туулаад ингээд өнгөрөөд эргээд харсны дараа нэг юм өчир дутагдaltaй санагддаг ч юм уу юуны ч төлөө амьдраад байгаа яагаад амьдраад байгаа гэдэг ч юм уу ингээд нэг юм дүүрэхгүй чадахгүй нэг тийм дутуу дулмаг иймэрхүү юмыг байнга мэдрэх замаар ингээд нэг юм дутуу мэдрэгдэх юм шиг байгаа юм л да. Нэг ингэж ярьдаг шүү дээ одоо хүний үр юм да гэж ярьдаг шиг тэр нэг үр гэдэг утгаас нь харах юм бол нэг ургамлын үр байлаа гэж бодоход хизээч байсан гэсэн ургаж цэцэглэх тэр цаг мөчөөл хүлээж ирж хайж тэрнд тэмүүлж байх бах л та. Яг тэрүүнтэй зөөрлмээр гэж хэлмээр юм уу? Тийм. Одоо наран цэцгийн үр байлаа гэхэд тэр нь одоо цэцэг болж ургаж дэлгэрхэл тэр одоо тэмүүлтэйг гэж хэлэх юм уу? Байгалийнх нь одоо тэр үр болж үр болох нь өөр байгаа шүү дээ. Тийм өөр байгаа. Тэр өөр ингэсэн одоо нөгөө дэлгэрэх тэр цэцэглэх төлөөрөө одоо төмөс бол төмөс ургана. Тий одоо өгөгдлөөрөө ч гэх нь одоо хаашаа баг хувь тавиланч гэмээр юм уу гэж хэлдэг тий. За тэгэхээр тэрийг л одоо насаараа хайж явах юм байна. Тэгэхээр тэр хайгаад байгаа зүйл нь урах гээд байгаа, цэцгэлэх гээд байгаа тэр ирж хайгаад зүйл нь л өөрөө хүний дуртай зүйл бөгөөд байн хийхээр ингээд баярлаад байгаа тийм дуртай байгаа мэдрэмжүүд болж. Тэгэхээр одоо ер нь ингэж тайлбарлаж болох нь шүү дээ. За хүнд бол ер нь ингээд хүн өөрийгөө зүгээр үр гэж бодох юм бол тэр ямар нэгэн байдлаар л нэг цэцгэлж дэлгэрхэл одоо нэг тавилан гэх юм уу, хувь тавилантай гэх юм уу, тийм л байх нь шүү дээ. Одоо үүргийг гэмээр юм шиг юм байна тий. Тэгэхээр тэр бол хизээ нэгэн цагт л одоо таны дотор ямар юмны үр байна, одоо юу болж дэлгэрч ямар үйл бүтээл дэлгэрүүлэх ёстой байна. Тэрийгэ хүлээж байгаа тэр нэг одоо гайхалтай ур чадварын тий. Тэр нэг дуртай тэмүүлж бүтээх зүйлийн үр нь одоо тэр дотор байгаад байгаа. Тэр нь л тэгэл ургаж цэцгэлэх гэж хайгаад байгаа юм да гэхгүй юу. Тэгж зүүрлэж тайлбарлах юм да тий. Тэгж л санагдаад байгаа юм. Гэхдээ тэрэнд ч одоо оройтн нас явцсан юун ургах дэлгэрэх, юун дуртай муртай гэд нэг тиймэрхүү бас зүйл бодлууд бас байдаг тий. Одоо би нэг өнгөрцөн чи одоо 40 гарцсан, 50 гарцсан, одоо тэ 60 гарцсан ч гэдэг юм уу тий. Тэгээ одоо миний одоо юм шин зүйл хайж ирж те дуртай зүйлээ хайж тэрнгээрээ одоо үйл бүтээл бүтээх одоо ч өнгөрсөн ингээл тэтгэрээ аваад ингээл амьдраач гэдэг юм уу те. Тэгэхээр эн чинь бол маш олон жишээнүүд байдаг шүү дээ. Одоо ер нь ингээл хүмүүсийн одоо гайхалтай найруулагч болсон хүмүүсийн жишээч байдаг, гайхалтай зохиолч болсон хүмүүсийн жишээч байдаг.
тэр хүмүүс маань ингээд магадгүй 50 60 хүртлээч одоо тэр зүйлээ олохгүй байж агаад яг өөрийнхөө тэр нөгөө жинхэнэ одоо дуртай өвдлөө олсныхоо дараа гайхалтай одоо уран бүтээлч болсон, гайхалтай зохиолч болсон, одоо зураач болсон ч гэдэм үү те тийм жишээнүүдийг бол ер нь бол энэ тэндээс аяг болж болно. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө хараад тахад ямар ч тийм цаг хугацааны одоо хязгаар байхгүй гэж бол хараад байгаа. Яагаад гэвэл одоо тэр хүн нэгэнд л үр болоод төрсэн энэ хүн болсон үр учраас тэр бол нэг боломжтой цаг хугацаанд ирэхэд хүрсэн үнэхээр нөхцөл нь бүрдэх юм бол тэр үр ургаж цэцэглэж бүтнээл гэсэн үг. Одоо үр цэцэглэнэ гэдэг маань одоо хүнээр бол үйл бүтээл гэж ярил илүү ойлгомжтой байна тий. Ямар нэгэн үйл бүтээлийг гоё бүтээгээд нэг гоё компанийг цэцэглүүлээд хөгжүүлээд үйл хийгээд бүтээдэг ч юм уу. Эсвэл нэг гоё уран бүтээлийг хийгээд тэр нь гоё олонний таашаал хүртээд тэрнээсээ гэдэг ч юм гих мэт ингэж жишээж ярил юм байна тий. За тэгвэл одоо энэ одоо мэдээж эн чинь ингээд хүн ингээд шууд л энийгээ олоод чухам тэрийгээ хийгээд явна ч гэж бол байхгүй тийм анханасаа ингээд шууд дуртай юм олоод шууд л нөгөө нэг чаддаг юм аа. Яг нөгөө гайхалтай нөгөө сод ухаантай сод нөгөө гоц өгөгдөлтэй төгөлдөр хуурч гэдэг гайхалтай мод хөгжмийн зохиолч тэр хүмүүс маань бол төрөлхийн өгөгдөлтэй учраас шууд нөгөө нөх өөрийнхөө өгдлөөрөө ингээд баг наснаас бүтээгээд шууд зохиол мохол хийгээд дамжигдаж яригддаг тийм тохиолдол байдаг те. Гэхдээ яг нийт хүмүүсийн хувьд бол нийтлэг бол гарцаа авахгүй нөгөө тэрийг олох туулдаг, үйлдэл хийж үздэг. Ямар нэгэн одоо нөгөө чаддаг юм уу чаддгүйгээ мэдхийн тулд тэрэн дээрээ суралцаж хөгжих хэрэгтэй байдаг. Тэрнээсээ ухаарч ойлгож би энийг чаддаг юм байна, чаддгүй юм байна, би энэ дуртай байна, дургүй юм байна гэдэг тэр ухаарал туулдыг авах болдог тий. Тэгэхээр энэ туулалтын тухай одоо хоёлаа ярил. Тэгээ. Тэгэхээр тэр туулал тэгэл хүн чирээсээ бүх амьдралынхаа туршил ямар нэг юм үйлдэж хийж амьдарч байгаа шүү дээ. Өдөр болгоныг л ямар нэг юм үйлдэж хийж бүтээж амьдарч байгаа. Тэгэхээр эн чинь нэг амьдралын талбар дээр ч тууллууд явж байна. Ажил үйлсийн талбар дээр ч янз бүрийн тууллууд явж байна. За тэр нь ингээ бүгдээр нэг эрэл хайгуул хэрэгжинчтэй байдгүй гэвэл хүн болгон бас өөр л байх та. За одоо миний хувьд гэх юм бол жишээлбэл би ч одоо өдөрт 40 хүрч ижил одоо баг жинхэнэ ухаарл өөрийн хүний хөгжил мөгжил гэх одоо ийм сэдвүүд рүү өөрийгөө эргэж харж өнгөх би чи ямар төвшөнд байгаа ингэж бодох хэмжээнд хүрж штэ. Тэрнээс өмнө цаг үедэд гэх юм бол би чи одоо жоохон байхаасаа нэг ийм зөнгөөрөө тэгж амьдарч ирсэн ээ. Тэгэж одоо яах гэж хүн болж төрдийн ч гэдэг юм утга учир хайх ч юм уу тэгж сериосны бодох ч юм уу тийм юм надад юу нь бол байгаагүй юм шиг байгаа юм. Зүгээр яг амьдралын талбар дээр надад хамгийн их тэр ухаарлыг авч ирж исэн тийм бэрхшээлтэй цаг үе тийм үү. Зовлон бэрхшээл гэж нэрлэе да. За тийм хүн болгонд бас өөр л байгаа штэ. Зарим хүнд тэр зовлонтой юм шиг мэдрэгдэж, зарим нэг хүнд нь зовлонгүйч мэдрэгдэх тохиолдол. Миний хувьд гэх юм бол одоо хань ижилдэг өчсөн цаг үе л гэж бодох юм уу? Яг амьдрал дээр хүнтэй суух, гэр бүл болох гэдэг шийдвэрт тэр намайг маш их ухаарлт туулалт өгцөлсөн юм шиг одоо бол мэдрэгддэг. Тэрнээс өмнө бол би ингэж ерөөс ямар ч бодлого амьдардаг байсан юм байна гэд би эргээд харахад бол тэгж боддог байхгүй. Сонирхолтой. Тэгээд тэрнээс чинь би маш их ухаарлал авч иж өөрийнхөө тухайч тэр таньж мэдэх боломж олдчихлаа юм л да. Ер нь би чинь ийм хүн юм байна, ингэх ёстой юм байна гэх мэт. Тэгэхээр ажил үеийн талбар нөгөөх нь амьдралын талбар дээр жишээ нь хань ижил өөр хүүхэд хамаатан садан хувийн амьдрал гэх зөндөө юм хүмүүс болно те. Тэр болгон туулал чинь тодорхой хэмжээний нөгөө нэг юм тэндээсээ хүн ойлгоод ухаарад ингээд хөгжих хэрэгцээ үүсгдэг гэсэн үг байна шүү дээ. Одоо жишээ нь хөгжих одоо тийм нэг нөхцөлийг нь өгөөд юм гэсэн үг байна шүү дээ. Нөгөө ажил үеийн талбарын туршлага нь тэгэхээр яхаар ажил үеийн талбарын туршлага дээр болохоор за одоо азарч гэх юм уу би ч одоо тэр айхтар сүрхий амьдрал дээр нэг хэсвэртэй золон бэрхшээл тулахаас өмнө бол би баг одоо энэ менежментийн зөвлөх мөвлөх гэдэгтэй ч айл үжи тааралцсан байсан гэсэн юм уу? Зөнгөөрөө явж явах үедээ таарсан байсан учраас одоо эргээд бодоод байхад тэр хөтлөгдсөн ажлынхаа олсон тэр дуртай зүйлээ хийж байгаа тэр ирч хүчээрээ баг бусад бэрхшээлүүдэд давж гарсан юм шиг
гэж санагдаад байгаа байхгүй юу? Тийм тэгээ хүн болгонд мэдээж энэ өөр өөр л байна хэл та. Тэгээд би ч одоо нөхөртөөгөө амьдарч явах үедээ нэлээд ерөнхийдөө жоохон хүмүүжлийн хувьд төлөвшөөгүй тийм доголдолтой гэж хэлбэр болохоор хүнтэй суудсан. За тэгэнгүүт чи ингээд нөгөө амьдралаа өөрөө авч явах хүүхэд гаргадаг. За тэгэл амьдралын жижиг сажиг асуудлууд маш их байдаг шүү дээ. Тохиолдолд ирэнгүүт яагаад надад ийм зүйл тохиолдож байгаа юм болоо? Энэ юунаас болж байгаа юм болоо гэж эргэж айгүйх бодоол. Тэгэнгүүт явж ерөнхийдөө хүний өөрийнх нь одоо шийдвэр юм байна. Хүн чинь өөрөө буруу зөв шийдвэр гаргадаг юм байна тий. За ингээд буруу шийдвэр гаргах юм бол иймэрхүү зовлон бэрхшээл туулах нөхцөл үүсдэг юм байна ч гэх юм уу. За тэгвэл энийг яаж давж гарах юм гэх мэт тэр ухаарлууд л одоогийн энэ хувь хүний хөгжлөгөө нэлээд хөтлөөд тэгээд тэрнээс хойших одоо ажил амьдралын туллаа харсан ч гэсэн амьдралд илүү хайртай болсон гэж хэлэх юм уу? Ингээд өөрийгөө олоод хөгжөөд туртай юмдаа ч баясаж чаддаг. Тэгэхэд чинь би тийм зовлон бэрхшээл цаа тохиолдоогүй байсан бол өмнө нь бол баг талархаж ч мэдэхгүй байлаа шүү дээ. Одоо тэр сайхан дуртай юмаа олцоод ямар гоё яз жаргалтай юм бэ гэж бүрэн дүрэн мэдэрч чадахгүй тэрийг мэдэрч байгаагаа ч өөрөө анзаарахгүй тийм байдлаар амьдарч ирсэн. Одоо тэгэхэд чи эргээд маш талархалтай ч гэдэг юм уу нэг юмны ард ингээ гарчхаараа бүр яг гоё энэ бол яг мөн байна гэдэг юм ингээд илүү ухамсартайгаар мэдрэх боломж олгосон гэх юм уу? Тэр нөгөө уур чадварын талбар дээр одоо та ингээл явж байгаа л одоо жишээ нь ингээл за би ерний менежмент гэдэг ийм дуртай байна. Ийм одоо зөвлөх үйлчлэгээний дээр ажилласан чи би гоё юм гэдэг тэр хүртлэх өмнөх юу нь яаж одоо тэрлүү хөтөлчөв? Тэрлүү хөтөлчвөө? Тий. Яагаад тэрлүү очичв? Зүгээр санамсаргүй ингээд туулдаараа явчихвуу. Би одоо ингээд буцаад төсөөлөд ахаар айгүй сонир байдаг гэсэн. Би одоо 10 жил төгсөж байгаа хүмүүс чи айгүй ирээдүйн тухай ойлголттой маш их бодолтой одоо тийм мэрэгжил сонгонд тэргээрээ ажиллаж тэгж амьдрна гэж бодож сонгодог байхад миний тухайд айгүй сонир байсан шүү дээ. Би хүмүүсийн яриаг сонсож байгаа л олон улсын харилцааны дэд сургуульд ордог хилэндээ гайгүй хүмүүс тийш ордог гэхээр нь тийш орё гэж бодоол нэг сонир ингээд миний нэг юм бодсог хүссэн юмнууд ингээд өөрөө аяндаа бэлээд идэх юм шиг тийм амьдрал байж байгаа. Тэгээд зүгээр л аяндаа л үлдээл хүн ер нь бол их сургуулиа төгсөөл ажиллах хэрэгтэй юм байна. Ямар ч хамаагүй ажил хийх юм байна гэл тэгэл яг хөө хилнийхаа чиглэлээр орчуулагч мөрчүүлэгч хийгээл ингээл тэрний ерөөсөө тэр ажил хийж байгаа ажил нь хүнд таатай байдаг, таагүй байдаг, дуртай ажил гэж байдаг, дургүй ажил гэж байдаг ч талаар ингэж харьцуулж бодох юм байхгүй. Угаасаа л ингээл таарлцсан, олцсон ажиллаа хийгээд л цалин аваад тэгэл амьдарч яхах хэрэгтэй байна гэдэг хөтөлтөөр л ер нь тэгэл ажлуудаар тэгэл ороод тэгэл явж исэн чинь л тэгэл нэг мэдхэд л өөрийнхөө яг тийм миний одоо ажиллаж исэн барилгын компани ISO стандарт нэвтрүүлэхээр болоод тэгэл оршмыг л байгууллагатай гэрээ хийсэн тэдний талаас стандарт нэвтрүүлнэ гэж бахан сургалт ороод тэрнийх нь боловсруулалтын ажлуудыг нь хийж таараал тэгэл тэгсэн чинь намайг part timer зөвлөх хийх хүмүүхүү гэдэг саналууд тавьж эхлээл тэгэл хөө яна би ч одоо бас зөвлөгөө өгөх юм байна илүү их сурах хэрэгцээтэй ч гэдэг нэг өөрийгөө дайчилж мэжлээд бүхий л ажилд нэг юм чин сэтгэлээсээ ч юм шиг ингэж хийж явж байгаад тэгээд дуртай юм байна гэж гинэт тэрийг ойлгож байгаа байхгүй юу? Өмнөх ажлуудаас л тийм зүйлийг мэдрээгүй байжгаад тэр ажлуудыг хийх явцад бол зүгээр л цаанаас одоо энэ ажлаас гараад дахиад дараагийн ажил нь гарч ирээд ч юм уу те явж исэн юм. Үедээ таарсан ажиллаад зүгээр ингэж хийгээл амьдрдаг гэж л ойлгож ирсэн юм шиг байна. Тэгээд таних бол ингээд санамсаргүйгээр ингээд нэг ажлаас нөгөө ажил гэж яах явцдаа тэндээс яг ингээ хийж явах явцдаа нэрээ би энэ чинь гоё юм байна дуртай юм байна гэж мэдэрсэн байна тийм штэ. Үй ямар гоё юм бүтээлч юм бэ гэл. Ингэж гоё асуудлын шийдлийг гаргах чи ямар гоё юм бэ гэж ингэж дотроос мэдрэмж төрсөөр байгаад л тэрэндээ хөтлөгдөөл тэгэл тэрнээс хойш ерөөсөө тасралтгүй яг тэр чиглэлээр 10-аад жил тасралтгүй тийм ерөөсөө л тэр чиглэлээр ажилласан байна гэсэн үг шилжиж одоо тэрнээс хойш өөр тийш ажиллаагүй гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энэ удаа бол манай оюун бол радионы маань одоо нэлийн туулал туршлагын тухай бас яригдлаа. За тэгэхээр одоо цаг хугацаа маань жоохон богино болж байна. За дараагийн удаад бол би өөрийнхөө одоо миний одоо туулал туршлага ямар байсан юм бэ? Тэр талаар илүү жоохон дэлгэрэнгүй бас ярих болно. Тэгэхээр хоёр хүний ингээд туулал туршлагын талаар ярьж байгаа учраас
жоохон цаг хугацаа нэлээх орохоор байна. Тийм учраас энэ удаагийнхаа яриаг ингээд за энэ одоо хүрээд өндөрлөе. Дараагийнхаа яриагаар бол миний хувьд тэгвэл амьдралын тулд нь яаж исэн, юу ухаарсан, ажлын одоо туршлагууд нь юу байсан, юу ухаарсан, яаж өөрийнхөө дуртай зүйл дээр очисон гэдэг шал өөр кейсийг ярих болно тий. Хүн болгоны кейс маш өөр. Ерөнхийдөө нөгөө хоёулаа чинь нөгөө шинжилт өөрчлөлтийн хөгжилтийн тухай ярих гэдэг мэдрэмжүүд ярьж тайлбарлах гэдэг байгаа. Тэгээ тэрийг ярьж тайлбарлахын тулд хүн болгоны ингэж нөгөө туулсан ингээд зам мөрийг эргэж харах хэрэгцээтэй болоод байгаа байхгүй юу? Тэргээр л одоо хослуулж тайлбарлахгүй болчиход байгаа. Тий болчиход байгаа. Тий. Тэгж жишиглэж одоо ийм зүйл тулаад ийм зүйл ухаарсан чинь ингээд өөрчлөгдсөн, шинжлэгдсэн, сайжирсан, хөгжсөн гэдэг зүйлийг ард нь ярих тайлбарлах гэдэг. Тэгэхээр эхлээд зайшгүй одоо өөрсдийнхөө энэ амьдралын талбар дээр ямар туулаад, ажлын талбар дээр ямар туулаад тэгээд эргээд харахад яасан юм бэ гэдэгэр бол яриа өгөхгүй даасан шүү тий. Одоо нөгөө хувь хүнийхээ хөгжилтөд анхаарч байгаа манай уншигчид, сонсогчд маань тий буцаагаад өөрийгөө анзаарч эхлэх одоо амьдралынхаа тууллуудаа эргэж харах ч гэдэг юм уу. Ийм бас сэтэл олох болов гэж бодчих. Тий, ер нь аль бит хоёрын энэ ярианаас нэг тодорхой хэмжээний жижигхэн ч гэсэн сэтлийг аваад нэрээ ийм байж болох юм биш үү гэдгийг одоо сэтэл авна уу гэхээсээ шүү дээ. Хүн болгонд одоо яг инхээр хүн өнийгөө олчдгийг, инхээр хүн эндээ гоё гэсэн яг тийм туучнаа зам байхгүй. Ямар ч тийм зам байхгүй. Гол нь хүн болгонд өөр байгаа шүү. Өөр өвдөлттэй, өөр тийм уучрал тохиолтой байгаа. Твиттерийн хувьд ч гэсэн бүр тийм өөр. Бит хоёрын хувьд гэхэд шал өөр нэг нь гадна нэг нь дотор нэг нь тэнгэр газар хоёр тийм. Тийм шал өөр байгаа учраас хоёр нэлээд жоохон өөрсдийнхөө туллаасаас жоохон ярьж ийж дараагийнхаа яриа руу ингэж орохоор харагдаад байгаа. Тэгэхээр энэ удаагийнхаа яриаг ямар ч гэсэн ингээд өндөрлөе жоохон сонирхсан бол одоо та бүхнээс өлцөл өчьё. Тэгээ дараагийнхаа подкастаар миний туршлага туулын тухай ярьцгаая. За бүгдээ баярлалаа.